Өнөөдөр бол эрчим хүчний тарифыг тэгэлсэн шийдвэр бол ямар нэгэн арга бүрийн хаалгагүйгээр өөрөө амжиргаагаа бусдыг хүндэтгдэг гэр хороолд амьдарж байгаа иргэн бүхэн үнийг аваад хэрэгжилж болох шийдвэр байсан. Шийдвэр байгаа одоо ч гэсэн. Тийм учраас энэ сурчлагын зөв хийгээд цахилгаан халаагуур ашиглаад эрчим хүчний тарифыг хөнгөлсөн энэ боломжийг ашиглаж шүн ядаж нүүрс түлхээ болооч гэдэг сурчлагаагаа бид нар сайн хийх шаардлагатай гэж бодож байгаа. Ядаж шүн битгий нүүрс түлээч гэж ирээд их сайхан ярьж байна. За тэр нөгөө халаагуурыг нь аваад тавилаа гэж бодъё. Тэрийг нь дийлэх цахилгааны хүчлэлгээ юм нь гэр хороололд байдаг уу гэж эргэж ярьдаг. Нэгтэн залгалаа гэхэд бусад бүх юм нь ажил харахгүй болдог гинэ. Тэр бүхэл хүчтэй залгасан үед чийд нь улааж бүрсийгээд лаанаасаа долоондор сүмээс юм болдог гин. За тэгээд дээрээс нь ардын засагч гэж юу байлаа? Авдаг өгдөгч гэж хаа байлаа? Өдөржин зүтгэж олсон цөөхөн хитэн саасаараа ганц тор нүүрс нэг уу түлээ аваад хардаг хүмүүс чинь ямар мөнгөөрөө цахилгаан халаагуур авч тавих юм гээд яриул ярих юм их байна. Ийм улсууд чинь шүн нүүрс түлхэхгүй юм бол хөлдөөд өгчдөг юм байгаа үстэй. Ядаж эхлээд айлаар орж зовлонгон сонсооч. Ганц зуухтаар зогсчоод дараа сансрын юм яриад эхлэхээр чинь олон төмний доог боллоо яах вэ? Шуудхан хэлэхэд шүн нүүрс битгий түлээчээ гэдээ байгаа нь ингэж байхаар хөлдөөд өгчгээч та нар гэсэнтэй л адил сонсогдож байна. Уг нь ч тэнэг хүний дуугаас үртэй гэж нэг үг бий дээ. Чимээгүй зөөрмөглөө сууж явал ядаж л шүүмжлэлд өртөх нь баг юм да.